Лиза яг сарын өмнө чихний асуудалтай байсан. Гэхдээ энийг ер нь бүрэн идэгсэн гэж хэлсэн. Чихсэн тоглолт дээр ингээд чихээ бариад эвгүй байгааг ерөөхдөө хит хитэн бичлэгээр ингээд гараад ирлээ. За хоёр дахь нь K-pop Demon Hunters-ыг одоо K-pop сонсдгоо хүмүүс хүртэл тэр анимашнг үзээд бүр үнэхээр донтож байна. Тэгээ бүр Blackpink-ийн амжилтыг эвдчихлээ. За бүгд давхар Baby Monster-ийн Hot Sauce гэдэг дууны талаар ерөнхий тайм ойлголтыг өгөх болно. Мөн дээрээс нь Blackpink-ийн тоглолтын онцлог гоё мөчүүдийг та бүхэнд хүргэх болно. За ингээд бичлэгийн эхлэхээс өмнө лайк дараарай, subscribe дараарай. 6 дугаар сарын сүүлээр Лиза Японд аялж исэн тийм зураг Instagram дээр оруулдаг. Тэр зурган донд нэгэн бичлэг явж исэн. Тэр нь болохоор Лизагийн чихнээс цус гарч исэн. Энэ нь фэнүүдийн санааг маш их зовоосон бөгөөд тэгээд удахгүй bubble дээр шууд амжуулт хийж яхад нь Лизаас чихнийхэн талаар ингээ асуудаг. Чих чин зүгээр үү Лиза гэсэн чинь тийм ээ зүгээр аа би эмчид үзүүлсэн. Одоо блинкчүүдтэй ингэж хариулсан баг. All my ears. Yeah, it's just the next. It's pretty painful and I went to see doctor. Everything's fine now. So don't worry. Гэвч одоо энэ дедлайн тоглолт эхлээд хит удаа ингэж Лиза чихнээсээ барьж байгаа. Чихэн нэг л таагүй. Зэн бүр Роси хүртэл санаа зовоод зүгээр үү гэж асууж байгаа. Одоо ер нь ядарчаар ингэ шууд ингэ чих рүү хатгаад хэлчихдэг шүү дээ. Би Лизаг ерөөхдөө ядралтаас бас болж гинүү гэж бодож байгаа. Чих ингэж юм асуудалтай байх нь мэдээж чихэнд хит их ачаал өгсөн. Эсвэл чихний монитор буюу одоо энэ зүүж байгаа юу чихв чинь өөрт нь олон цагаар зүүхээр бас нэлээм тухгүй. Тэгээд ер нь байнга зүгээд хахаар бас чихэнд нэлээ ачаалал өгнө. Мөн дээрээс нь энэ тоглолтын үеэр фэнүүдийн дэмжих, хаширах чимээ нь үнэхээр чанга байдаг учраас тэд өөрсдийнхөө хоолойг сонсохын тулд чихвчээ тултал чангалдаг гэж байгаа. За хоёр дахь нь студид буюу бас тайзан дээр хит чаг хөгжим олон цагаар ингэж сонсож бэлтгэл хийх нь бас чихийг ингэж гэмтэхэд хүргэдэг. Ер нь бол ингээл мэдэн штэ чихвчийг ингэж олон цагаар зүүх нь бол хүний биед муу гэдгийг бид бол багасаа л ингээл чихвчтэй харьцдаг болохоос эхлээд мэднэ. За бас дээрэс нь ингээ ядралт ачаал ихтэй байдал маш их цагийн зөрүүтэй тийм аялан тоглолтыг хийж байгаа учраас өмнөөс солонгосоос 12 цагийн зөрүүтэй ийм гээд ядраа биеийн сулдах тийм явцад нь ингэж нөлөөлж байгаа. Одоо чихээ хамгаалахын тулд мэдээж хэсэг хугацаанд бас гам барьж ухаан тийм тайзнаас бас хол байх хэрэгтэй ч гэсэн яг хэдийн Blackpink-ийн аялан тоглолтын хуваар гарсан байгаа учраас одоо чихийн зүгээр л олоосоо Blackpink-ийн тоглолт үнэхээр шахуу цагийн хуваартай явж байгаа. Үнэхээр их ядрах үйдэ гэдгээс нь хайж байна. За тэгээд дараагийн сэдв нь болохоор мэдээж K-pop Demon Hunters 3D анимашн. Одоо үзсэн бүх хүмүүсээ хуйлруулж өөрсдийнхөө шүтэн бишигчд болгож чинь Netflix-ээр ингэж цацсан. Тэгээд 1 сарын хугацаанд 80 сая үзэлт давсан алдартай анимашн болсон. Анимашнд гарч байгаа нийт 7 дуун жинхэнэ үзэгчдийг үнэхээр хуйлруулж байгаа хгүй. Twice-ийн 3 гишүүний дуулсан Take Down гэдэг дуунд ихээр хайраа зарлж илээ. Яг ингээд Twice-ийн дуу бас ингэж цойлж гарч иж чад нэмэр баяртай. Golden гэдэг дуу нь ингээ Billboard chart-ийн Hot 100-ны chart-ийн 5 дугаар байранд бичигдснээр ингээ Blackpink-ийн амжилтыг эвдчихэж байгаа. Ерөнхийдөө Blackpink Selena Gomez-ийн хамтарсан Ice Cream гэдэг дуу яг энэхүү chart-ийн 13 дугаар байранд ирмэлэгдэж байсан. Энэхүү бол дууны ардлын продюсерийн Teddy 24 гэдэг тийм мундаг тийм продюсер хүмүүс бол продюсерлсэн. Тэгээд Blackpink, BTS, aespa, Astra, Twice, ITZY гэж ер нь маш олон хамтлагуудаас ингэж уран зориг авч хийсэн гэж байгаа. Энэ дуу болохоор би яг сонсоход мэдээж яг Blackpink-ийн Girls гэдэг дуу буюу одоо Google-тэй анимашнгийн дуу байдаг. Тэрийг маш их сануулсан. Тэгтээ хүмүүс ерөөхдөө бол How You Like That Pink Venom-ыг маш их санагдуулж ингэсэн. Golden гэдэг дууны яг дахилт нь IVE хамтлагийн I'm гэдэг дуунтай маш адилхан байсан. За тэр эрэгтэй Saja Boys гэдэг хамтлагийнх нь Soda Pop гэдэг дуу мэдээж BTS-ийн Dynamite, Idol гэдэг дуу үнэхээр санагдулсан. EXO-ийн Coco Pop маш төстэй, хувцас. Ер нь бол эрэгтэй хамтлагууд юм happy, цоглог дуу дуулахаараа яг иймэрхүү концепттэй байдаг. Your Idol гэдэг дуу нь болохоор яг бүх эрэгтэй хамтлагийн тийм aura шингээс ялангуяа BTS, Stray Kids, 17, 80s бүгдийг ингээд
3 охины хамтлагийн гишүүн болох Rome-ыг Jenny-тэй адилхан гэж маш их хүмүүс үзэж байгаа. Энэ гишүүнийг нь болохоор Giselle-тэй адилхан гэж байгаа. За дараачих нь Chayanne-тай адилхан гэж байгаа. Гэтэ би энэ Chayanne-тай адилхан гэдэг шууд ингээ хүлээн зөвшөөрч байна яа гэхээр энэ Take Down гэдэг дуу бас Chayanne rapper хийж дунд нь орж бас дуулсан байна. Тэгээ Jenny-г болохоор Cha Inu жүжигчин Namjoon Baby Saja бол нэрээ яг Jim юм байлээ. Тэгээ ABC Sajag ерөөхдөө 17 Mingyu Slate хийсэн сан гэдэг. Mystery-г болохоор бас 70 хамтлагийн гишүүнтэй адилхан гэж байгаа. Тэгээ Romance-г болохоор TXT яа өстө учраас яг TXT-ийн Yeonjun гэж үзэж байгаа. Өдөр ирэх тусам энэ анимашнгийн хандлт хайртай болсон хүмүүсийн тоо үзэгчдийн тоо үнэхээр их ихсэж байна. Тэгээ үзээгүй бол үзээрэй. Би энэ үед нэг спойлер хийхээ болъё. За дараагийн сэдвэлэг орцгоё. Ойрдоо ерөөхдөө Jump дуун дээр Jisoo хэсэг маш бага гарсан гэдэг тийм шүүмжлэл ерөөхдөө бол дэлхийд даяар маш хүчтэй явагдсан. Бас нэг сайн тал нь юу гэхээр одоо том YouTube руу болон том фэндомууд яг Jump дууны Jisoo-гийн хэсгийг үзээд бүр үнэхээр их реакшн өндөртэй, үнэхээр их сэтгэл хангалуун байгаа. Тэрнийг ингээд цөмөр үздэхээ. Jisoo's interest is so Look at Jisoo. Look at fucking Jisoo. Nah, Jisoo got fucking swag in this comeback. Right now. Өөрөөр Jump гэдэг дуун дээр Jisoo ерөөхдөө улаан подвол гүмссэн байгаа. Newtopia гэдэг нөгөө зомбитой K-dramтай их төстэй байна гэдгийг хүмүүс яриадсан. Нэр үнэхээр төстэй байсан. Бид ер нь дандаа улаан хамттай гүгэдээсэн, улаан подволтой гүгэдээсэн гэрөөсөө мэдхгүй байсан байл. Хоёр дахь зүйл нь болохоор Blackpink-ийн Jump дууны тайцны үзүүлбэр дээр USA дохионы хэллээр орчуулга хийж буй дохионы хэлмэрч байсан. Blackpink ерөөд анх удаа ингэж байгаа бол биш. Blackpink ерөөдөө Coachella дээр Jennie Lisa-гийн үзүүлбэр дээр хүртэл дохионы хэлмэрч оруулсан. Бас өөр хит хитэн тоглолтууд дээрээс дохионы хэлмэрч ингэж оруулсан байна. Тэгээ энэ байдлаар ч Blackpink яагаад ингэж дэлхийн шилдэг охтын хамтлаг вэ гэдэг нь ийм нарийн зүйл дээр детал нь бас үнэхээр сайн гарч иж байгаагаар нь бодоор бол маш их сэтгэл өндөр хүмүүс маш их байлээ. За 3 дахь зүйл нь болохоор Rosie Bruno өөрийнхөө гинтийн чичээ артистаар гарч ирсэн. Үнэхээр хүмүүс гайхчихсан. Яг тайзны арт Jisoo, Jennie, Lisa гурав бас үнэхээр реакшн өндөртэй бичлэг хийж байгаа тэр үйл явц нь бас үнэхээр хөөрхөн байсан. За дараачих нь болохоор Jennie-гийн яг хуваараа соло хэсэг дээр Jennie Braga ингэж гаргасан байгаа. Энэ 7 оны хамгийн халуун тайзны үзүүлбэрүүдийн нэг байсан. Дэлгэцнийхаа зураг мураг дээр тавьсан мэлээ гадаад дотоод фэнүүд. Тэн дээр бол үнэхээр viral болсон байна. За дараагийн зүйл нь болохоор Lisa ерөөдөө Wonder Woman-тэй төстэй тийм хувц өмссөн. Гэхдээ тэр хувц бүр үнэхээр гоё зөгчсөн. Одоо өөрийнхөө соло дуунууд амар гоё тоглолтын дээр шинжлээд яваад байгаа надад амар таалагдсан. The Fog of the World дээр маш гоё амар хүчгийн дэглэлт байсан. Тэр үнэхээр гоё хэлээ. Jisoo Dior брендийн ягаан даашинцыг өмсөж гарч ирсэн. Зөвхөн Jisoo зориулж ягаан топ болон юбкийг 100 цаг зарцуулж хийсэн гэж байгаа. Dior бол Jisoo бүр маш их хүндэлдэг, маш их хайрладаг. Гэтэ тэр ягаан палаж бүр үнэхээр гоё байсан. Blackpink-ийн дараагийн тоглолт дээр ярих зүйл үнэхээр мэрэгжлийн гишүүд гэдэг нь үнэхээр сайн харуулсан. Тэрний нэг нь болохоор Jennie. Jennie ерөөхдөө тайзны ард ингээд маш их ингээд халууцаж ингээд ядраад ингээд хөлсөдөө ингээд арчуулж байгаагаа тайз руу гарахтаа бүр үнэхээр хуйвраад үнэхээр мэрэгжлийн болж гарч ирсэн. Дараагийн мэрэгжлийн зүйл нь Lisa дээр харагдчихсан. Тайзны уртлын хэсэг ингэж доошилсан. Хоёр бүжигчэнтэй цуг ингэж доошилсан. Юу ч болоогүй юм шиг зүгээр шатан дээр шатаар гарч байгаа юм шиг шууд гараал. Тэрэн дээр болохоор угаасаа тайзны артлын зохион байгуулалтын жижиг алдаа байсан. Хэврээ ингийн яг ингэ эрмэг дээр нь бийжсэн бол унах аюултай. За дараагийн мэрэгжлийн харагдсан зүйл нь болохоор Jisoo яг ингээд өөрийнхөө эсрэхтэй бүжигчтэйгээ бүжиглж байхад микэн чихнээс нь салаад зөөх боломжгүй байсан гэсэн. Бүжгийнхаа хөдөлгөөнийг бас ингээд алдахгүй тулд шууд микгүйгээр өргөжлүүлээд бүжиглсэн.
нарийн жижиг алдаанд гарсан гэсэн хөнхөө ингээд даваа гарч байгаа тэрийг харахад бол үнэхээр биширмээр байсан. Тэгээд ер нь бол удахгүй шин дуу гарах магадaltaй гэсэн байдлаар ингээд Blackpink-ийн мэдээллийг ингээд төгсөж байна. За дараагийн мэдээ болохоор угаасаа Blackpink-ийн дуу хамтлаг олох Baby Monster 7 сарын 1-нд шинэ синглээ цацсан байгаа. Ерөнхийдөө зуны уур амьсгалыг ингэж агуулсан 1980 оны хип хопыг ерөнхийдөө хүндэтгэсэн Soteji гэдэг хамтлагийн дебют үеийн дүр төрхийг ингэж харуулахыг бас зорьсон гэсэн. Өөр өнгө аясаар харах юм бол хүүхдийн дууны нэвтрүүлгийн хип хоп юм шиг бас хөгжөөнтэй тийм мэдрэмжийг бас хүмүүст маш их өгсөн гэсэн. Дараагийн өөр өнгө аяс нь болохоор чихэрлэг аялгаутай дуу гэж бас нэрлсэн байсан. Тэрнээс надад амар таалагдсан. The Baby Monster хуучин 90 үе болон шинэ 90 үеийг нэгэн зэрэг ингэж авчиж ирж байгаа мэдрэмж нь хүмүүст маш гоё шинэлэг мэдрэмжийг өгсөн гэж байгаа. За бас дээрэс нь хүүхэлдэйн киноны мэдрэмж бас өгсөн гэж байгаа. Гинэт хүчтэй рэп мөрөөд рүү шилжиж байгаа юм нь яг ингээ Baby Monster өөрийнхөө өнгө аясыг амар их харуулж ингэж. Тэгээд энэ дуу нь ерөөхдөө өөртөө итгэх итгэлээ тийм халуун ногоотой, халуун хоолны амтлагчтай тэгж зөөрлсөн байгаа. Тооны хувьд ч гэсэн маш содон Baby Monster-ын итгэлийг бас гаргаж ирж байна. За ерөөхдөө бол энэ дууны бас өөр нэг утга нь болохоор тайзан дээр гарсан даруйда амт нэмж онцгой хуурцсан мартагдашгүй мэдрэмжийг төрүүлэх үүднээс энэ дууг бас ингэж зориулж гаргаж ирсэн. Тэгэд ерөөхдөө Baby Monster-ын өөр өнгө аяс болон өөр хэм маягийг ганцхан төрлөөрөө дагнахгүй гэдгийг энэ дуу бас баталсан гэж харж болно. Надад бол энэ дуун дээр Ахён, Рора, Эса 3 амар хүрх харагдчихсан. Тэг хамгийн их таалагдчихсан гişүүдээ бичээрэй. Тэг бичлэгийн энэ хүрээ дуусчихин. Бичлэгийн таалагдсан бол лайк, subscribe дараарай. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.